нь эцэг эхийн хайр гэр бүлийн бүтэн байдал алдагдсанаас хамгийн эхлээд тэр сэтэл орж ирж байгаа. Хүн өөрөө битгүүд алд тухамсараар хайрыг хайдаг. Ямар нэг юм нөхөх гэж өөрөө гоё. Тэр нөхөөс нь нөгөө нэг донтуулга байсан. 10 жилийн хүүхдүүд юм уу их сургуулийн ангийн хүүхдүүд ер нь хэрэглээ ер нь хэр байдаг бол маш их байгаа. 2015 оноос 2018 оны хувьд бол Улаанбаатар хотын хувьд бол масрал бодисны хэрэглээ маш өндөр түвшинд очсон. Энэ бол бүр яаж мэддэг? Энэ цагаан тохиол ягаад гэвэл би өөрөө тэр өсвөрчээг тэр хүмүүсийн дунд байсан миний найз нөхөд юм уу те одоо тийм зүйл байсан болохоор хэрэгэлдэг хүмүүс давхар нэг найзаагаа хэрэглэгч болгочоод тэр уруу татдаг. Одоо Монголд бол хин нэгэн донтцсон байна гэвэл өө мө гэмт хэрэгтэн гээл те. Даани бас одоо Европын орнууд юу гэж үздэг гэхээр нөгөө энэ мансуурлах бодсон донтсон хүн бол энэ бол өвчтэй юм байна. Ямар мэрэгчлээ? Би орчуулагч хэрэгцүүлж бизнес удирдлагаар туссан мэрэгчлээ. Яагаад ийм яваад орчих вэ? Ер нь яг нөгөө би бас Америкт сургуульд өгсөн. Тэгээд сургуульд сурж явах явцдаа анх ерөнхийдөө марихуана гэж зүйлтэй ингээд уучраад ингээд. наа нь бол за өнөөдөр ганц хэрэглээд арийн энэ дугуйг орчихгүй хүн өөрийгөө наа контролж явж ингэж боддог бол цаагаар бол өөрийгөө алдсан яг бүрэн бодсон бүрэн хамааралд орсон юм гэж мэддэм бил. Бид нар одоо нийтлэг ойлголт бол нөгөө мансуурлах үйс бол хүмтэй гэж боддог тий. Энэ танд одоо гэр бүлийнхэндээ хувийн амьдралдаа зарцуулахаас илүү тийм их мөнгө орлого байсан юм уу? Хар тамхин зарцуулах. Энэ яг боломжтой хүмүүсүүд нь боломжтой л байсан баг. Боломжгүй одоо ингээд над мэтийн үеийн залуучууд болохоор анх өөрөө карманд олцсон мөнгө төгрөгөө авч явах хэрэгэлдэг байж байгаа. Сүүл рүүгээ тэр боцын хамааралтай болоод ирэхээр заавал хөссөн өсөөгөө өөрөө боцоо зарж иж зарсан боцныхоо мөнгө төгрөг нь өөрөө авч иж тэгж хэрэгэлдэг болт юм бэл. Байгаль дээр ургаж байгаа энэ үсийг бол одоо хинж болоод ингээд бас хэрэглэх боломжтой болцсон. Би 12 жил ялтай. Өмнө нь хятадын шоронд 5 жил гараа сууж байгаад сайн ашиглаж байгаа. Ялтан солилцохоор ингээд би өөрөө тэр аимшигтай юм би хэрэглэж үзсэн. Би хийж үзсэн. Тэрүүгээр дамжуулаад би маш олон хүмүүсийн амьдралаа тоглож явсан хүмүүс байна. Тухайд би өрөөгч ойлгодгоо, өрөөлөгч ойлгодгоо тийм л юм явсан. Тухайн хүмүүжлэгчдүүд бол шинээрээс өргөдөл зориулсан хөтөлбөр, хорхиал хэдэлх үеийн дунд үеийн хөтөлбөр, сулгатын өмнөх хөтөлбөр, 3 үе шаттай сургалтын хөтөлбөр болцгоо байгуулдаг. За энэ дээр бол нийгмийн ажилчид төлхөө одоо хууль эрх зүйн мэдлэг болох нийгэмд гарахад бэлтгэх зорилтоор өсөж сургалтууд ордог. Сэтгэл зүйчнэр болохоор одоо гэмт санаа бодлыг өөрчлөх, зан үйлд нөлөөлөх тийм сургалтуудыг бол хөгжлөн зохион байгуулдаг. Монгол улсын 15-аас 64 насны хүн амын 0.3% нь хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг гэдэг ийм судалгааг Нэгдсэн үндэсний байгууллага тун саяхан зарласан. Энэ бол 70 мянган хүний тоо гэсэн үг. Дотоодд манай улс бол энэ тоогоо 30 мянга гэж ярьдаг. Нэг хүний цаана 10 хүн энэ хар тамхинд татагдах эрсдэлтэй гэж үзвэл энэ маш их тоо гарна. Тэгэхээр бид энэ удаагийн тусгай сурвалжлагаараа хар тамхи гэдэг сэдвийг онцолж байна. Яагад гэвэл байдал улам дордож байна. Манай гээл одоо бүрэн дүүрэн илрүүлж чадчихвэл одоо тэр бодис чинь орж ирэхгүй тий. Гайлийн байгууллага гэдэг бол өөрөө одоо нөгөө өөрсдийнх нь бас өрөө өгөөдөг те одоо хадныг оруулахгүй гэж тий үүдэндээ одоо бичсэн хаяг нь одоо лого нь хүртэл байдаг. Тэр утгаараа хил дээр одоо орж иж байгаа бүхий л бараа бүтээгдэхүүн хяналт шалгалтын ажиллагааг явуулах ийм одоо үндсэн хуулийн хүрээнд чиг үүрэгтэй ийм байгууллага. Гайлийн байгууллага дээр одоо энэ хар тамхиг оруулахгүй байх ажлыг одоо хардлагаар хариуцсан хүн одоо тав байгаад шүү дээ те. Энэ дотоод орж ирээд ингээд зарагдаад мэдээж овор хэмжээ багтаа тэр бид нар ойлгож чинь те. Энийг одоо яаж бүрийн хэмжээнд хянаж одоо зохицуулж болох вэ? Танд одоо ямар шийдэл вэ? Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө одоо бид өнөөдөр орчин үеийнхээ мэдээлэл технологи одоо хүлээн хэлж алхахаас өрөх зам байхгүй. За үүний нэг жишээ одоо шилжил эрдэнэтгэн тоног төхөөрөмж.
ганц хоёр нэг хавц тэргийн материалыг уншижсэн бид шүүгэн шийдвэр энэ төр. Тэнгүүд интернетээр гадагшаа захиалаад Монгол шуудан ч юм уу DHL-ээр гэртээ өргүүлээд тэр. Тэгээ ингээ хэрэглээд юм те. Эсвэл гэртээ ургуулад юм. Тэгэхээр одоо энэ хяналт тэр нь хэр явж ийн вэ гэдэг л багхгүй ерөөс. Улсын хэлээр ирж байгаа шуудын илгээмж бичиг загтлыг улс манай шуудан илгээмжийн гайлын газарт эрдэнэтийн аппаратаар 100% хамруулж үздэг. Тийм бичиг загтал илгээмж бодол бүгдийг Сүүлийн үед монголчуудын ихээр зорчих болсон Вьетнам болон Турк улсаас харт тамхи мансууруулах бодис Монгол руу хил дамжуулан зөөж оруулж ирэх үзэгдэл маш их гарч ирж байна. Дээрээс нь Хятад, Оросоос зөөж ийн монголчуудын хамгийн аялал жуулчд болон энэ ажил хэргийн шугамар зорчдог Америкаас бас их зөөж байна. Шинэ төрлийн синтетик бодисууд энэ улсуудаас орж ирж байна. Энийг замд нь илрүүлэх ёстой. Илрүүлэх гэвэл шуудан болон эсгийн гайл дээрээс нь замын үүдийн гайл дээр хяналт шалгалт маш сайн байх ёстой. Сайн байж чадж байгаа тоног төхөөрөмж нь хүрэлцээтэй байна уу? Иргэч нохоо хүрэлцээтэй байна уу? Албаагч нь хүрэлцээтэй бөгөөд болсон хүчний хувьд, мэрэгчлэлтийн хувьд чадварлаг байж чадж байна уу? Энэ болгон нийлжиж энэ улсын хилээр бузар орж ирэхгүй байх. Маш чухал. Монгол улсад 2017 оноос хойш нийтдээ нэг хүний дундаж хэрэглээг тооцоолж бодоход нийтдээ 349 мянган хүн хэрэглэх хэмжээний хар тамхиг хураан авсан баг. Хаагур одоо хэний гарын ингээ юугаар ямар багцд одоо тэгээд орж ирдэг. үзэл одоо гайлын ян шалгалтаас гадуур нууд юм уу? Эсвэл одоо илрүүлж чадахгүй байна уу? Тэ тань чадахгүй. Үүнтэй энэ үү одоо юундаа юм. Яавал одоо бүгднийг 100% илэрхийлэх болохгүй. Бүгднийг үзэж ийн гэж шүү дээ, тэ. 100% ордог эрдэнэтийн аппаратаа. Тий. Хэдэн оны загвар одоо энэс мундаг гарсан байл юм. Одоо 2D, 3D-гээр хардаг болчиход байна шүү дээ гадаад улсууд. Энэний өвчин жадлахаар Энийг одоо эн чинь ингээд зөвсөлт хийж чаас нэг л талаас нь харж байгаа байхгүй. Эн чинь 2D-гээр харуул юм чи ингээд хажуугаас нэг хараад дээрээс нэг хардаг ч юм уу. Ийм байдлаар хардаг болсон. Одоо манайд бол тийм байхгүй л байна л та одоо. эрслээ ингээд тооцоод юм бараанаас эрдгэнээр ингээд оруулаад за энэ магадгүй байна ингээд тооцож тээ. Тий. Тэгтэл одоо танай энэ эрдгэнүүд чинь нэлээд хуучирсан юм шүү дээ. Яг нь манай энэ одоо ажиллахгүй эвдэрсэн байгаа эрдгэн. Тий эвдэрсэн. Энэ 23 онд эвдэрсэн. Энэ болохоор хэдэн онд танаа дээр ирсэн? Энэ одоо ашиглалтын хугацаанд дууссан. Одоо солиулах гээд бид нар саналаа өгөөд гал ерхий газартаа өргүүлсэн байгаа. Ийм юм харагдсан шүү дээ. Одоо ийм юмас та нар жишээ нь одоо танихд хэцүү үстэй. Аппарат маань өөрөө айгүй хуучирсан 17 оны ашиглалтын хугацаа дууссан. Төрсний ялгарч авах юм уу? Ийм юм дээр харж байгаа хүмүүс маань бас ер нь бол бас ур чадвар хэрэгтэй байгаа байхгүй. Дохио мөхөө дуурахгүй юу? Үгүй. Дохио дуурдаг нь байдаг үстэй төхөөрөмж нь байхгүй юу? Ер нь бол өнгөө дохио дуурдаг төхөөрөмжтэй бол 100% зогсоон шүү дээ, тийм үстэй. Сүүлийн жилүүдэд энэ техник технологи тоног төхөөрөмж хөгжиж байгаатай холбоотойгоор энэ тоног төхөөрөмжийн сайжруулалтыг одоо юун дөрөнд хийх одоо нөхцөл байдлын хүрээнд прокурорын мэдээллийг бол урд нь бол бичиж хүргүүлсэн тохиолдлууд бол байдаг. Тэр одоо хин гэдэг нөхөө вэ? Малина үлдрээ. Нага бэлэг малина нэрийн флекс гэдэг. Ийм нөхөө танаа хэдэн жил үү? За манайд ерөнхийдөө 40 гаруй олнохоо байгаа. Нэг үрчлэн үнэрт чинь тий. Нохоо хөрөлцдөг юм уу? Одоо ингээд сэлтийн хэмжээ 40% нэгж шүү дээ тий. Танаа дээр бол 3 байна гэж тэгээл дээр. За манай хотын галын хэмжээнд бол 3 нохоо. Яг одоогор ашиглаж байгаа 3 нохоо байгаа. Цаашдаа дахиад 2 нохоо мөн одоо нохоо хөтлөгч байцаагчийг сургалтанд хамруулж нэмж авахар энэ жилдээ эхний ах жилдээ багтаж ингэж авахар. Багцаа ачааны гаднаас үнэрлэх үү?
Ерөнхий үнэр маш сайн шүү дээ. Чи хүнээс 4 дахин илүү үнэрийг мэдэрдэг чадвартай. Ер нь дандаа л багцсан ачаа. Одоо ийм ачаа юм уу эсвэл зорчигчийн одоо цүнхэгчсэн дандаа гаднаас нь гарч байгаа шүү дээ. Ихэвчлэн одоо хувь хүмүүсийн нэр дээр илгээгдсэн илгээмжийн төрөл болон одоо хуучин автомашин гэж ярьдаг шүү дээ. Тэдгээрийн эд данг зай хөндөд нууж оруулж ирж байсан ийм тохиолдол бүртгэгдчихсэн. Гэхдээ тэр одоо юу гэдгийг манай гайлын байгууллагуудын олон улсын гайлын байгууллагуудын хоорондоо солилцож байгаа мэдээлэлээр бол экстаси, таст, метамфетамин буюу мөс гэж ярьдаг шүү дээ. Энэ төрлийн бодисууд бол хөвчлэн одоо энэ зүүн өмнөд Азийн орнууд, Европ зүг рүү бол Турк болон цаашгаа одоо Турк руу одоо Афганистанаас мөн одоо кристалл метамфетамин буюу мөс ингэ дамжиж орж ирж байна гэсэн юм одоо сэрэмжлүүлэг мэдээллүүдийг бид нэр өгж яадаг биднэрт. Хотын гайлын авто эрдэнэтгэний өөрийнх нь зориултын ангаар одоо энэ тэр эрсдэл дотор ямар бараа байгаа эсгийг таад ороод дэлгэцэн дээрээс харж болно. Саяны одоо оруулдаг машин дээр бол юм аа тийм. Энэ дээр бол яг 17 нэр төрлийн бараад өдөө авахчтай юм аж ахуйн нэгж. Энэ дээр бол дандаа тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл байдаг. Одоо түрүүний даргын хэлбэрийн нэгтрэл бүх юм чинь байдаг. Үеийн систем дээр байдаг одоо хуучин болго 108 элемент одоо хэд ч болсон. Тэд чинь бүгд харцсангуй өөр энэ эдгэний шингэл. Одоо энэ ингээд хардаа төмөр мөмөр одоо машины төмөр мөмөр чинь ингээд шал өөр харагдаад. Одоо эдгээр бас ингээд адилхан ингээд сэлбэг хэрэгсэл гэсэн үг ерөөс баталгаажуулаад эрдэнэтгэн байцаагч ингээд баталгаажуулаад ингээд явуулчихдаг. Тэгээ байцаагч ингэж хараад энэ дээр аль тал дээр нь эрсдэл өндөртэй ачаа байна, юу байна гэдээ ерөнхийд нь бас ачаагаа хараад хай систем дээр юм чи өөрөө бас дүнэлтэйч явуулж шүү дээ. Мэдүүлэхийн доотлын. Хамгийн өндөр эрсдэлтэй одоо боомтууд гэх юм бол мэдээ саяны хэлсэн агаарын боомтууд байж байгаа. Мөн одоо шууд илгээмжийн гайлын хэлтийн бос. Эрдэнэтгэн томд төхөөрөмж маань өөрийнх нь бас хүчин чадлыг нэмэгдүүлэх. За дээрэс нь ажиллаж байгаа гайл улсын байцаагч нарынхаа ур чадварыг сайжруулах. Нөгөөдөл маань өөрөө тэрийг зөв уншдаг, зөв таньдаг байх. Гэт ингээд маш олон ажил хийх хэрэгтэй болж байна. Дотоод дүүлтгэж байгаа нийт гэмт хэргийн 70% нь канабисын хэрэглээтэй холбоотой. Канабис бол Монголд ургадаг юм тармил олсны ургамал. Монголд 1911 онд анхаарал татж ирсэн. Тэр үед богдгаан зэрлэг гаргаж ирсэн энэ өвсийг хэрэглэхийг хориглох тухай. Тэгэхээр энэс өмнө хятадууд тэрийг тарж ирсэн гэсэн тийм баримт мэдээ авагдсан байдаг. Дэс ч хойш ингээ 100 жил өнгөрчлөө. Тэр хугацаанд одоо 11 аймагт ургасан хэвээр л. Ерөөсөө 20-25 тэрбумд үргэл хэрэгтэй. Маш хэмжээний мөнгө урамшууллаа халамжаар зарцуулж байгаа улсад энэ бол маш бага. Ер нь бас шүлсчин мөнгө байхгүй. Яагаад ийм мөнгийг тэр тусгаж болдгүй юм. Уг нь бол аймаг болгоны иргэдийн урал энэ төсөвтөнд тусах ёстой. Тэгтэл энэ иргэдийн урлын төлөөлөгч нар энэ мөнгийг төсвөлдгөө. Энэ улс төрчид 20-25 тэрбум төгрөг тусахгүй байна гэдэг бол энэ эсвэлтэл 2013-аас 2017 он хүртэл нийтдээ 369 сая төгрөг зарцуулсан. Тэгтэл жил болгон 5 тэрбум төгрөг зарцуулж иж энэ ургамлыг бүрэн дүүрэн устгаж чадна. Нэгдсэн үндэсний байгууллагын Харт амигт мансууруулах бодистой тэмцэх алба 2023 оны тайландаа Монгол орны 11 аймагт нийтдээ 15 мянга талбайд канабис буюу тармил улс сургаж байгааг дурджээ. Мансууруулах, сэтгцэд нөлөөлөх үйлчилгээтэй дээрх ургамал Сэлэнг, Төв, Хинти, Дорнод, Сүхбаатар, Дорногов, Булган, Архангай, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн зарим сүмдийн нутагт ургаж байна. Канабис хамгийн их тархсан 4 аймгийг жагсаахад 61%, Сэлэнг аймагт 26%, Төв аймагт 8%, Орхон 5% нь Дархуул аймагт ургадаг. Шинжлэх ухааны академи ботаникийн хүрээлэнгээс канабисын дархалтын нөөцийг 2014 онд тогтооход 46 цагт ургаж байсан бол 2019 онд 198 цагт тархжээ. 198 цагийн хөрсөнд 4057 сая ширхэг буюу 32.5 тонн үр байна. Одоо эцэг эхчүүд маань нөгөө хөрөнгөтэй хүн, мөнгөтэй хүн хэрэгэлдэг гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ байгаль дээр ургаж байгаа зүйлийг түүж хэрэглэхэд одоо ямар нэгэн мөнгө орохгүй. Тэгэхээр одоо манайхаас хол байна. Миний хүүхэд бол хэрэглэхгүй байх энэ их мөнгө хэрэгэлдэг.
ордог бид нар одоо орлого багтай хүмүүс гэж бодох асуудал байхгүй болчих. Зохих хэмжээний устгал хийдэг боловч тухайсан энэ дээр одоо төсөв хөрөнгийн асуудлыг шийдээгүй. Яг энэ чиглэлийн устгахад одоо бид нар зөвхөн өнөөдөр нэг ийм химийн бодисыг хэрэглээд зөвхөн өнгөн хөрсөн дээр байгаа харагдаж байгаа тэр ургамлыг л устгах байгаа. Тэгэхээр нөгөө төсөвлөж байгаа мөнгө маань одоо маш бага. Одоо багцаагаар урд жил 20 сая байсан бол энэ жил 20 сая ч гэдэг юм. Тэгтэл нөгөө 20 сая нь нөгөө дархцынхаа хэмжээний 11% нь хүрэхгүй байх ч тийм. Яг мэрэгжлийн арга зүйгээр устгах бас боловсон хүчин байхгүй, техник тоног төхөөрөмж байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ дээр бид нар зайлшгүй анхаарах хэрэгтэй. Олон улсын туршилт судалгааг бол оруулж ирэх хэрэгтэй. Энийг бол түүж хэрэгжилж байна, нүнгүй болдож байна. Энийг бол одоо устгах хэрэгтэй. Устгахгүй байгаа нь бас эсүүлдэлтэй. Энэ мөнгө яагаад тусахгүй байгаа? Энэ мөнгийг яаж тусгах вэ? Устгах мөнгө. Тийм. Одоо бидний бас онцгой харж байгаа юм. Яг энэ одоо 14 аймгийн нутагт байгаа энэ тархацсан байгаа энэ одоо харт амхны төрлийн ургамлыг бүрэн устгах энэ ажлыг улсын хурлын тогтоолоор энэ одоо засгийн газар холбогдох байгуул үүрэг хүлээлгэж холбогдох шаардлагатай төсөв мөнгөний жил болгоны улсын төсөв тусгаж байгаад нэг бүрэн одоо цэвэрлэх Энэ юм амархан олдож болдог ид биш. Хүүхдүүд эмийн сангаас худлаа хийлээд мансууруулах болон сэтгц нөлөөлөх бодисыг авч хэрэглээд мансуураад ийн гар уруугаа тасдуулаад байна. Эмчийн бичиж өгсөн тэр жорыг өнгөтөр принтэрлээд эндээс очиж аваад ингээ барыг 8 үсчээд. Энэ явдалтай тэмцэх ерөөсөө ганцхан арга байна. Энэ бол нэгт эмийн сангийн ялд, хоёрт энэ эмчийн жорыг цахимжуулах ёстой. Өвчтөө өөртөө бичүүлж авсан цахим жороо тухайн эмийн сан дээр очиод аваад тэгээд бүтээгдэхүүнээ хүлээж авахд энэ тэр сангаас устгах ёстой. Цаана бүртгэлтэй тэгээд зөвхөн надад л хүчнтэй байх ёстой. Тэгэхээр энэ цааснаас одоо татгалзах хэрэгтэй болж байна. Энэ маш олон хүүхдийн амийг аварна. Энэ эмийг одоо уруулан хэрэглэсний улмаас 2022 онд одоо 6 хүн амнасаа алдсан. Маш олон хүүхэд залуучууд гараан, хуруугаан тайруулсан энэ тохиолдлууд бүртгэгдсэн. Энэ эмийг одоо энгийн жороор олгодог. Одоо эмчд үзүүлээд одоо надад тийм хэрэгтэй байна гэдээ эмч бичээд өгсөн тохиолдолд би нөгөө жорогчулж те. Тэрийг одоо бүрэн цахимжуулах боломж өгдөг. Бүх эмийг. Энэ Монголд хэрэгжилж байгаа бүх эмийг одоо жороор болохоор эмийг цахимжуулах гад. Ер нь ойрын хугацаанд бол энэ эмийг цахимжуулахаар ажиллаж байна гэсэн. Тухайд хизээ. Ямар ч байсан нэг 2-3 сарын дараа ихний ээлжинд туршилтаар яваад эхэлчин. Тэгээ цаашдаа бүр ингэж нэг үсэн. Болдог баха гэж болох ба. Тэр унал таталтын юм те. Тэрийг ингээ хүүхдүүд аваа хэрэглээд маш ихээр хохирч байна. Тэгээд тэрийг одоо эмчийн жоргуу болж аваад байгаа байхгүй. Олон улсын конвенцэд ороогүй байгаа эмийг манайх шууд тэр лугаа оруулна гэхээр бас болохгүй болчиход байгаа. Жоргуу аваад байна гэж хүүхдүүд. Нэг рүүгээ залгаад туслын систем тэр эмтээ зүг аваад ингээ тарьж хэрэглээд. Жоргуу аваад байгаа тохиолдолд бол тухайн эмийн сан дээр асуудал байна гэсэн. Тэр цаасыг ч хуйлж аваад шүү дээ. Манай зүгээс яаж нөхөр хууль журам стандартын хүрээр тухайн эмийн сан маань жороор болгоны заацсан эмийг жортой өгж нүггүй юу гэдэг дээр хяналтаа тавиад хэрвээ тэр зөрчил одоо яаж тавьдаг? Одоо тэр эм жороор өгнгээд заацсан байгаа тохиолдолд тэр одоо эм нь ханган нөлөөс авсан байна те. Авсан тохиолдолд эмийн сандаа яг тоо хэмжээнд жороороо өгсөн жортойгоо таарж байна. Өгсөн жор нь одоо яг нөгөө дамгата тэмдэгтэй аль бие ясны жор байна. Хэрвээ эргэлзээтэй жор байвал бас цагдаараа үг шалгуулах юм арга хэмжээнд авдаг. Интернетээр одоо зарж штэ. Facebook группүүдээр одоо морфин байна уу гэж ингээ асуунгууд байна гэж авцсан дугаараа бичээл. Энийг одоо яа. Тэгэхээр интернетээр зарж байгаа тохиолдол яхахгүй бид нар бас ганцаараа биш цагдаагийн байгууллагт мэдээлэл манайх дээр тандалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тандалтаа хийгээд тийм мэдээлэл илэрсэн тохиолдол байх юм бол зөрчлийн хэрэг үүсгэх боломжтой бол зөрчлийн арга хэмжээ аваа явцдаг. Тэр боломжгүй одоо ялангуяа Facebook-ийн тохиолдол бол ингээд ярахаар утсаа хаагаад алгуулдаг төр хугацаанд Facebook-ээ алгуулгачдаг ч юм ийм гар. Тэгвэл бид нар тэр тохиолдол нь цагдаар өгөөд мөшгүүлээд цагдаагаар шалгуулад явуулж байгаа юм. Зарим одоо төрлийн одоо бодис бол эмчилгээнд хэрэглэгддэг те. Тэгэхээр энэ бол одоо хууль бус хэрэглэлттэй бил хатуу тэмцэх ёстой. Эмчилгээний журмаар хэрэглэж байгаа энэ зүйл дээр ч гэсэн бид хатуу хэрэглэлтаа тавих ёстой.
Олон улсад бол харт аймгийн донтсон хүмүүсийг бол эмчлэх ёстой гэж үзэж байна. Тэднийг энэ бодисоос хамааралтай өөрөөр хэлбэл тусламж хэрэгтэй хүмүүс гэж үздэг. Манайд бол торгож байгаа бөгөөд албатсан сургалтанд хамруулж байгаа. Энийг бол хүмүүс нэг талаас нь хараад байна. Энэ хүмүүсийн толгойг хилээд байна гэдэг. Энэ хүмүүсийг эмчлэхгүй бол энэ хүмүүс харт аймгийн мансууруулах бодисонд дулам донтож улмаар бусад гэмт хэрэг хийх магадлал өндөртэй байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг эмчилж чинь нийгмийн хор аюулын шинжин ярилдаг. Тэр хүмүүсийг эмнэлгийн тусламж үйлчлэгэнд хамруулснаар тэр үндэ үйлчлээд байгаа биш. Харин тэдний гэр бүл хамт олон энэ улс үндэстэнд байгаа энэ хүн амаа тэр дараагийн аюулаас хамгаалаад байгаа хэрэг юм аа. Тэгтэл манайд энийг эмчлэх хэрэгээс ганцхан байгуул байгаа. Тэр бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв. Энэ төвд хэдий эмчилгээ хийдэг гэдэг боловч үний эрэхтэй архины эмчилгээнд хэрэглэдэг. Тэр эренгээ гэдэг туслын тариг 7 хоног тариад ингээ гаргаж байгаа. Тэгэхээр манай улс энэ донтогчтой эмчилж энэ донтогчдынхоо тоог багасгаж энэ эрэлтийг харт аймхны эрэлтийг багасгахыг гэвэл хамгийн түрүүлээд энэ хүмүүсээ эмчилдэг ба энэ донтох эмгэгийн тарихтай нь ажиллаж гаргадаг тэр дэмжих төвөг байгуулах чухал байгаа. Тэгэхээр яг манайх бол Александр өмцөн дээр эмчилгээ үйлчлэгээ явж байгаа. Манайд дондох эмгэг судлалын клиник гэдэг тусдаа юм яг дондох эмгэгтэй хүмүүсээ авч одоо эмчилгээ тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа. Эцсийн эрүүл мэндийн үндэсний төвд одоо энэ харт аймгийн мансууруулах үйлчилсэн донтсон хүмүүс ирж үйлчлэгээ авч байгаа тийм ээ. Энэ хүмүүст яг бүрэн дүүрэн одоо үйлчлэгээ үзүүлэхээр нь боломж одоо яг практик дээр яг амьдрал дээр яг байна вэ? Насан туршид нь одоо дондох эмгийг эмчилнэ гэсэн заалттай байдгийг одоо бусад орны одоо бидний стандартын тэрийг одоо харж байгаа. Гэтэл яг манай оронд бол одоо тэр нь одоо манай Сэмүүтийн хувьд бол бас хараахан хангагдаагүй байна л да. Одоо ер нь хэд тонуулаад ер нь тэр хүмүүсийг гаргачих. За манайх одоо эмнэлгийн ор хоног одоо даатгалын ор хоногоор бол нэг 7-оос 10 хоног гаргана. Ерөөсөө энэ хугацаанд бол амжиж байгаа үйлчлэгийг бол хордлого тайлна. За нэг нойрны асуудалтай бол нэг нойрсуулах, тайвшруулах эмийн эмчилгээ хийн. За нэг эрдэс витамин өгөх одоо хордлогынхаа явц тэр хүн бие махбодын доройтолд орсон байгаа шүү дээ. Одоо тэр байдлын л одоо хордлогын одоо яг эхний анхан шатны хордлого тайлах эмчилгээ л хийгдэл бусад нөгөө хүний нөхөн сэргээх тэр нийгэм хамт олонд тулгуурласан урт удаан хугацааны одоо нөхөн сэргээх эмчилгээ бол ерөөс хийгдэхгүй байгаа. Ингээгүйгээс болоод ер нь ямар хүндрэл гардаг юм? Ингээгүйгээс болоод одоо энэ өвчин маань одоо үндсэндээ эдгэрхгүй байна. Тийм эмчилгээ үр дүн муутай байна. Тэр хүмүүс чи хаачгаа мэдэхгүй байна. Эцэст бол хэн үлддэг вэ гэхээр өгтөл үр харам гэл эцэг ихийн л үлдэж байгаа шүү дээ. Ер нь бол үлдэнтэй. За тэгээд тэрний өмнө бууж өгнө гэж. Тийм болохоор энэ чиглэлийн одоо ажлыг өрцөн сэргийлэх хөтөлбөрөөр манайх Монгол улс бол одоо өгчтэй оруулж ирж хэрэгжүүлмээр байна те. За энэ дээр бол боловсролын байгууллага, за иргэний нийгэм тийм ээ илүү төлхөө урьдчилан сэргийлэх хөтөлбөр явах шаардлагатай болж байгаа. Одоо байгаа ердийн энэ журмаар явхад бол хүнд тэгээд нөгөө мөнгөтэй боломжтой айлын хүүхдүүд нь гадаад дотоод яваад одоо өндөр хөгжилтэй орнуудад очиод эмчилгээнд авчдаг. Бусад хүмүүс энэ боломж нь олдохгүй. Үдсэж байгаа хүмүүс дандаа дэлгэхэд одоо яг одоо ингээ хүүхдээ одоо хардж байгаа бол тий. Хамгийн амархнаар ингээ тогтоож болох одоо юм 5 одоо шалах тий. Тэр арга замыг цааш өгч. Нүдэнд маш хурдан улаалт үүснэ. Нүдний хүүхэн араанд өөрчлөлт орно. За тэгээ биеийн хилэмжинд нь өөрчлөлт орно. Согт юм шиг гуйвч тавьж явна гэсэн үг. За дараагийн ээлжинд нь хил ярианд нь өөрчлөлт орно. За тэгээд нөгөө үнэрийн асуудал яригддаг. Битүү орчинд үнэрлээд ирэхээрээ хин нэгэнд баригдуудаа гэдэг айдснаас болоо битүү орчинд үнэрлээ шүү дээ. Үсэнд нь болоо гадуур хувцсанд нь шингэж өгдөг. Нэвширсэн үнэр. Энэ үнэрийг одоо заавал хэлэх хэрэгтэй юу гэх. За газ будаг шингэлэгч үнэрсэн тохиолдолд одоо нөгөө хүмүүс маань үнрээ нуух далтлах зорилгоор тамхи татах ч юм уу, богч ажиллах ч юм уу хурц үнэртэй бас дүрхсэн байдаг. За нөгөө үнэр маань шингээд нэвшээд ирэхээр одоо нөгөө газ будаг шингэлэгч үнэр зэвэрсэн төмөр юм шиг үнэртэй чиглэлдэг. За одоо нөгөө өв сургамал гэж яриад байгаа. Энэ зүйлийг шатааж хэрэгэлдэг болохоор үсэнд нь болоо хувцсанд нь одоо нэгшүүн ган гэхэд ганх биш нэгшүүн ингээд илжрээд ялраа муудсан юм шиг тийм нэгшүүн өнөр байх юм бол одоо нөгөө өв сургамлыг хэрэгэлсэн байна гэж ойлгож болно гэсэн. За хөл гарын дээр нь гих мэтлэн байдлаар зүү оромны мөр байх юм бол энэ зүйлийг хэрэгэлсэн байна гэж харж болно гэсэн. Тэгэхээр эдрийг шалгаад
шалгаад үзчихээрэй гэж эцэг эхчүүлдэг. Манайс 2017 онд мансууруулах бодис сэтгс нөлөөлөх эм элтэмлийн хууль бус эргэлтэд тэмцэх энэ үндэсний хөтөлбөрөөр баталж ирсэн. Тэр үндэсний хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2021 онд дууссан. Ингээд 2-3 жил болчлоо. Энийг шинжилээгүй. Энэ үндэсний хөтөлбөр бол маш чухал. Энэ бол энэ хууль хяналтын байгууллагууд, энэ урьдчилан сэргийлэх соёнгүй хэрэглэх байгууллагууд, энэ үүрэг хүлээсэн байгууллагууд маань Харт тамхи мансууруулах бодистой хэрхэн тэмцэх вэ? Ямар үүрэг оролцоотой байх вэ гэдгийг үүргэжүүлсэн юм гарын авлага гэж болно. Энэ бодлогын баримтчиг одоо хүртэл шинжлэхтэйг үнийг шинжлэх ёстой. Хоёрт гэвэл сайн мэдээ бол байгаа. Хууль зүйн дотоод хэргийн яам мансууруулах болон сэтгц нөлөөлөх бодисын эргэлт хяналт тавих 2002 оны энэ хуулийг 22 жилийн дараа шинжилэн найруулахаар ажлын хэсэг гаргаад ингэ явж байгаа юм бэл. Энэ бол сайн мэдээ. Гуравт гэвэл манай гайл цагдаагийн байгууллага дотоод хяналтаа маш сайн чангалах хэрэгтэй юм байна. Ялангуяа энэ харт тамхитай тэмцэх чиглэлд зарим хавц тэргийн материалыг уншиж хахад, шүүхийн шийдвэрийг уншиж хахад энэ гайл цагдаагийн байгууллагаас харт тамхи мансууруулах бодисын 8 хийж байгаа, энэ дамлан борлуулж байгаа, хэрглэж байгаа энэ усууд руу мэдээлэл зөөдөг, зөөвөрлөдөг байдал харагдаад байдаг.